Мягмар төлөөлөгч асуулт асууя. За. Нийслэлийн газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг дэмжиж байгаа. Тэгээд энэ дашрамд нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхаа хамт олонд баярлалаа. Бас төлөөлөгчдийн саналыг тухай бүр тусгаад үр дүнгийн тооцоод ингээд маш их ахиц твшилтэй ажиллаж байгаа. За би хариуцж байгаа ажлынхаа чигүүргийн хүрээнд 2 асуулт асуух гэдэг. За нэгдүгээрт байгаль орчны газрын дарга байна уу? Нийслэлийн байгаль орчны газрын дарга. Дарга нь байхгүй юу? За би өмнө бас асууж ирсэн. Энэ Эмэлтэко аж үйлдвэрийн паркийн баруун талын газар дээр 10 мегаваттын нарны цахилгаан станц байгуулах Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах төсөл явж байгаа. Тэгээ даваа талын орлогч Нямбатар дарга нар дэмжиж тэгээ нийслэлийн байгаль орчны газар дээр албан бичгээр одоо энэ газрын асуудлыг энэ карьерийн зөвшөөрөл олгоцсон асуудлаа туслаад ингээд Эмэлтийн парк руу шилжүүлэх гэсэн бичиг явуулаад одоо яг 7 сар болж байна. Би 2 сарын өмнө бас яг энэ асуудлыг хэлж ирсэн. Тэгэхээр энэ асуудлыг шуурхаа шийдвэрлэх боломж байна уу? Одоо дарга нар баяр наадам гээд гарын үсгэн зурагдахгүй явж байгаа гэсэн бүх дарга нар л энд ажиллая гэж сууж байгаа юм. Тэгээ нэг засаг даргын захирамж гарах гэж бүтэн 7 сар болж байгааг ерөөсөй ойлгохгүй байна. Тэгээ энэ баруун талын 68.9 га цуцлах тухай ярьж байсан. Өнөөдөр сүүлийн авсан мэдээлэлээр 44.4 га Эмэлтийн аж үйлдвэрийн паркийн газартаа бас давхцалтай. Тэгэхээр ингээд нийтдээ 113.6 га газар яг уулын орой дээр ингээд карьер ухуулах гээд тусгай зөвшөөрөл өгсөн. Тэгээ хот өөрөө эрчим хүчний дутагдaltaй байгаа гэдэг. Бид нар ингээд ажил явуулах гээд ингээд яваад байдаг ингээд шийдэж чаддгүй. Тэгэхээр энэ нийслэлийн байгаль орчны газар энэ засаг даргынхаа захирамжийг одоо хэдэн сарын дараа гаргах вэ гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуудал Мөнхбаатар даргаас энэ 68.9 га 44.6 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал оруулж иж захирамж өмнө албачих уу? Яаж шийдвэрлвэл одоо хамгийн шуурхай вэ? 7 сар наадмын дараа ингээд Солонгосоос энэ техник эзэн засгийн үндэслэл боловсруулах баг нь ирэх гээд байдаг. 4 сард ирэх гэдсэн нийслэл газрын асуудлыг шийдэж чадахгүй байсаар байгаад ингээд сонсох ажиллагаа энэ төр хийж ингээд хойшлуулчихсан. Одоо ингээд ажиллаа явуулмаар байна. Тэгэхээр энэ асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бий юу гэсэн 2 асуулт. За эхний асуултанд нийслэлийн байгаль орчны газар энэ хажуу талын микрофон дээрээс асуултанд хариулъя. За араас нь Мөнхбаатар дарга бэлдэж байгаарай. За сайн байцгаана. Өргөм төлөөлөгчд энэ цугсан үсэн. Энэ өдөр ямар амлан гэрээ. За мембер төлөөлөгчийн асуултанд дээр энэ албан бичиг нь бол манад одоо ирсэн байгаа. Яг өнөөдөр ч гэсэн бас үнэтэй холбоотойгоор нэг бичиг ирсэн байлаа. Тэгэхээр би манай газрын дарга ээлж амралтай авсан. Өдөр миний бие ойлцсон дарга мөхөөр олж байгаа. Би эргээд танд албан бичгээр нэг мэдэгдээд хариулъя. За Мөнхбаатар дарга нэмж хариулъя. За мягмар төлөөлөгчийн асуултанд хариулъя. За тухайн байршлуудыг төлөвлөгөөнд бол зайлшгүй тусах шаардлагатай. Одоо танай парк дээр нэмж олгох учраас тухайн одоо энэ тодтгол дээр бол нэмэх шаардлагатай байгаа. Тодруулга мягмар төлөөлөгч. За би байгаль орчны газраас их тодорхой асуулт асуусан л да. Нийслэлийн засаг даргын энэ карьерийн зөвшөөрөл орсон аж ахуйн нэгжүүдтэй сонсох ажиллагаа хийгээд захирамж гаргуулах юм. Би та нараас албан бичгийн хариу авч та нарын ажил Мягмар төлөөлөгчийн микрофон. За. Тэгэхээр энэ засаг даргын захирамж чинь хизээ албачих вэ? Хэдэн сарын дараа, хэд хоногийн дараа шийдвэрлэх боломжтой вэ гэсэн тодорхой асуулт. Яг тэгэхээр би нэг шуурхай шийдвэрлэх зайлшгүй ажил хэргийн шаардлага байна. Уран дулааны цаг дууслаа. Бид ажиллаа явуулмаар байна.
6-7 сар ганц захирамж гаргадаг ийм байгууллагыг одоо яах ёстой юм бэ? За ойлголоо би тэгээд эргээгээд мэдэгдээ. Ер нь бол нэг газрын даргаманд байхгүй байгаа болохоор би өнөөдөр оролцоод оролцсон ба уучлаарай. Ээлж амл тавсан байна. За. За мягмар төлөөлөгчийн асууж байгаа асуулт бол маш тодорхой. Яг одоо удирдлага руу залгаад өнөөдрийн дотор мягмар төлөөлөгчд албан ёсоор хариуг нь албан төчгөр хөргүүлж өг. Ойлгосноо? Хэм бэлээ? Би мөнх хоёр. За. За мөнх хоёрт албан ёсоор үүрэг болгож байна.